Pro Production-ы бүтээл. Хуучин хүмүүс болохоор тавилгыг агуулгах сан бит ойлгож ирсэн. Одоо бол бидний хүслийн орон зай буюу бидний хүслийг гүйцэтгүүлэх зүйл. Наваг өнөр хамгааллынгийн оюумаа гэдэг тавилгын салбарт одоо мэргэжил сонголтоо хийгээд 20 дахь жилдээ ажиллаж байгаа. За сүүлийн 10 жил Space буюу Чингүнбат гэх компани үүсгэн байгуулад одоо Монголынхаа тавилгынхаа салбар чимээгүй хөдөлмөрлөд байж байгаа. Одоо Womomt эмэгтэй бизнес эрхлэж байна. Тавилгын технологич гэж сонсонгууд хүүхдүүдийн ч гэсэн төсөөлт хинт ч буухгүй, том үний ч төсөөлт буухгүй тий. Зүгээр л тавилга бол тавилга өөрсдийнх нь эд хогшил зүгээр өдөр тутмын хэрэглээгээ бодоод байдаг. Гэтэл энэ өөрөө цаана маш их одоо баялаг гоё мэрэгжил агаад байгаа. Тэгээ би нэг бас өөрийнхөө ойр тойронд таарж байгаа залууд өнөртөө болно. Өөрийнхөө хүүхдүүдтэй ч гэсэн ингэж ойлгуулад бас хичээгээл явж гин. За 50 тэсг нэлээ. За ерөнхийдөө планыг харж айлууд том өрөө нэлээ. Том өрөө шууд энэ чинь залгаа харж байгаа. Манай ээж хоёр маань хоёулаа төрийн албан агчид байсан. Илгээл дээр хөтөл гэдэг сумд очиод албан тушаал хашаад ирж исэн инженер эмч мэрэгчлээ хүмүүс байгаа. Хүүхд тахта цэцэрлэгээд байхаас эхлээ айгуу тийм сониучсан. Энэ яаж бүтсэн бол те юм бүхэн тийм сониуч хүүхдээсэн гэрэл асч ивэл чидээ яагаад асч юу ч юм уу те багахасаа нэг орчлон хорвоог сонирхон хүмүүсийг их ажин наа хүүхэд тахад бүх айлд орсон адилхан байсан өнгө дүрх жишээ нь галтгоон гэхэд бүгдээр яг нэг дээр доороо ингээд тавилах те за том өрөөнд норлоо гэх нэг үрбэ мебел гээл хүрэн улаан тавилгуудтай айл болгон эргээд оюутан болоод хотод ороод ирсэн чинь айлууд тод өнгийн тавилгуудтай болоод ирсэн. Одоо болохоор хүмүүс илүү их тав тухтай өөртөө ямар нөхцөл байдал ямар өнгө те юу байвал нэг илүү тохиромжтой гэдгийг мэдээд тэгээд тэрнээс шалтгаалаа өөрийн гэсэн өнгө төрхүүд гарч ирсэн. 2002 онд 10 жилээ төгсөөд тэгээ манай аав ерөөхдөө инженер хүн байсан. Тэгээд аав маань ер нь инженер болчихвол ер нь тал талын те ухаантай олноо. Тэгэхээр инженер болол гэж зөвлөж ирсэн. Манай ээж хөөе тавилгын технологич инженер болчихоо миний охин. Инженер ер нь зүгээр ялангуяа энэ тавилга аягүй зүгээр юм байна гэд санал болгоод тэгээд тавилгын технологич инженерээр төгсөжээ. Тэгээ мэдээж анх очингууд нөгөө эмэгтэй хөвгт байдаг баахан хөрөө араа дунд байдаг. Юу вэ энэ ч одоо би энэ мэрэгчлийг эзэмшээд надад энэ хэрэгтэй юм уу? Би ингээд үйлдвэр ажилтан болох юм уу? Можон болох юм уу гэд ингээд миний сэтгэл зүй бол ингээд айгүй хүн тосч исэн. Анх бол тэгэл шүрүүпэж мэдэхгүй, алхаач мэдэхгүй, хадаасаа ч юм уу, компромент ч юм уу те багчаач мэдэхгүй ямар ч төсөөлөхгүй орж исэн бол өнөөдөр бол тэр бүгдийг ойлгоод, мөн чанарыг ойлгоод аль нь зөв зохицолтой орвол аль нь зөв технологитой, зөв процесстой байх уу, зөв хийцтэй байх уу гэдэг. Энэ бүгдийг одоо энэ хугацаанд бас сураад хүнд юу өгвөл аз жаргалтай байх уу гэд хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа дэр бүр кайп аваад урамшаад ирсэн. Сурж байгаа хавцтаадаа бол энэ мэргэжлэрээ ажиллаж эхэлсэн байгаа. 4 оноос эхлээд өнөөдрийн хүртэл буюу одоо ингээд 20 дахь жилдээ яг тавилгын салбарт ажиллаж байгаа. Яг ажиллаад ирэнгүүт илүү их шунж дурлсан. Яагаад бас ингэж шунан дурлсан бэ гэхээр тавилга өөрөө амар бүтээлч ажил байгаад маш хурд үр дүнгээ өгдөг. Тэр үр дүн өөрөө юу гэхээр хүнийг их аз жаргалтай болгох юм байна. Хүмүүсийг аз жаргалтай амьдралтай байлгахын тулд тавилгыг одоо өшөө илүү хөгжүүлвэл их гоё юм байна гэдэг. Тэгээд ингээд тавилгын салбарт олон жил ажиллаж байна да. Үнэнчээр. Энэ машин жишээ нь ингээд 2024 оны шин загвар KJ9710 гэдэг за бүрэн автомат CNC машин буюу одоо бидний өгсөн командыг биелүүлнэ гэсэн үг. За тэрний өгөхөөр бүх хэлбэр дүрс гарна. Таныг ч гэсэн бид нар ингээд зураг дүрсийг чинь гаргачих юм бол энэ машин дээрээ бид нар ингээд хэлбэрээр хавтан дээрээ сийлэ гаргаад ирнэ гэсэн үг. Манай нөхөр хэлсэн үйлдвэрлэлийн технологи энэ тавилгатай холбоотой ажиллаа чи маш сайн хийж чадах юм байна. Манай өөрөө багш байсан. Тэгээ надад болохоор ингээд багшаа ажиллаас ингээд айгу цохимжгүй байна. Би болохоор ингээд юмны эвдүү болчдөг те гүйцэтгэл сайн байдаг. Бас ингээд би энийг чи айгу сайн ойлгодог. Тийм учраас хоёлаа тавилгын чиглэлээр үйлдвэрлэл хийвэл зүгээр үү гэдэг саналыг анх тавьжсэн. Би болохоор компани байгуулахдаа те амар нөгөө бизнес хүмүүс ихэр чинь мөнгөтэй олно те ста мөнгөтэй олно өсгөн гэдэг юм бодож чадна шүү дээ. Яг манай гэр бүлийн хувьд л энэ бизнесийг эхлэхэд болохоор тэгж таагүй. Ерөөсөө өөрийн эзэмсэн мэрэгжилтэд эзэн байя. Ядаж энэ нөгөө дүү нартаа ийм мэрэгжил байдэн шүү. Залхамж бол халаага бэлдээ.
Дээрээс нь улс их орондоо хэрэгтэй үйлдвэрлэгч байя. Тэгээд би энэ мэрэгжлийг эзэмсэн юм чинь тавилга гэж өөрөө юу вэ? Тавилга хүнд ямар их аз жаргалыг өгдөг бэ те? Эд шидтэй зүйл шүү гэдгийг харуулахын тулд ямар ч хэсэн чадхаараа л хий гэж бод. Энэ хугацаанд ингээд яваад ирэнгүүт үнэн мөн чанар байгаад ирэхээр нөгөө чаддаг мэддэг юм байгаад тэгэхээр өөрөө л жилд ингээ хөөхөн ингээ нэг шат ахаал тэгээл нэг нас нэмээд ирсэн байна. Тавилгынхаа салбарт ажиллаад явцдаа үндсэн түгээд материал бол хавтанг айгүй их сайн судалсан. Тэгээд лутаа агаарын бохирдлоос бол нөгөө харшил үүсээд байна. Хор тавдар үүсээд байна гэдэг. Бас мөн 3 дахь хүчин зүйлүүд байгаа байхгүй. Дотоод орчин нөхцөл хүний амьдралын хамгийн их цаг хугацаагаа өнгөрөөдөг. Тэнгүүд тэрэнд юу вэ нэхэр манай энэ тавилгын хавтан материал байгаа. За хавтан материалыг хийдэг үндсэн гол химийн найрлагатай бодис формальд гэдэг. За энэ нь өөрөө юу гэхээр хор тавдар үүсгэх аюултай. За мөн харшлын гаралтай өвчнүүдийг бий болгож яадаг. Тийм учраас Монголд энэ стандартыг хангах ерөөсө түүхийд материалууд тухайн үед бас байгаагүй. Тэгэхээр нэг зэрэглэлийн тийг буюу хүний олон улсын стандарт шаардлага хангасан автон материалаар тавилга хийх юмсан гэдэг зорилгынхаа хүрээндээс нөхөртөөгөө асуудлаад за ер нь компани байгуулъя гэд байгуулж исэн 15-нд нөгөө миний ярьжсэн нөгөө формалд гэдэг дэгдэмхий бодис гээл те хавтан өөрөө эрүүл байх хэвээр эко байх хэвээр нэг итик гэлээдэг. Энэ маань юун дээр гэхээр энэ эрмэг худлааг наагаагүй байхдаа илүү их агаарт идэж нөгөө хүнийг өвчлөлт хүргэдэг гэсэн. За тэгэхээр энэ эрмэг худлааны машин маань юу вэ гэхээр хавтан бэлдсэн зурсан шахмал хавтан ч бай, эмдэв хавтан ч бай те тэрийг ингээд ирэмгийг нааснараа дэгдэмхий чанарыг арилгаж өгнө гэсэн. Манай компани нэр Чингүн Бат буюу манай 3 хүүгийн нэрээр байдаг Чингүн, Бэлгүн, Чинбат гэдэг. Компани бол өөрийнхөө 4 хүүхэд юм байна гэж бэлгшээгээд. Тэгээ яг боддог аахгүй 10 нас хүрж байна. 10 нас хүрсэн хүүхэд чинь А өсгөөс сурчлаа, тоогоо нэмж хасаас сурчлаа тий. За тэгвэл би чинь хэн болох вэ гэд өөрийгөө ингээд олох тий. Өшөө илүү хөгжих юм манай яг заа хэрчээд байгаа. Тэгээд нөгөө стратеги төлөвлөгөө гаргахтаа space юм биш тий. Яагаад kitchen space, wardrobe space, active space, work space тий хүн бүрийн хүслийг сонсох орон зай маань өөрөө space юм байна. Энэ үзэл бодлынхаа үүднээс space гэх нэрийг өгчээсэн. Нөхөртөө бол би амар их талархдаг. Яагаад тэгэхээр бүх үед намайг ойлгодог, дэмждэг, тусалдаг. Болж штэ хайраа энэчээстэй гоёлж ингээрэ хайраа гэд ингээд дандаа дэргэд байдаг. Өдөр шинэ хөвгтөлцөж гүдэх хоёр шиг л явж байна да. Ер нь миний бас боддог зүйл тавилга бол хүсэл юм хүслийн орон зай юм Жишээ нь хүүхдүүд гэртээ айлах гэхэд хүүхдийн орчин нөхцөлийг сайжруулах хүүхд хичээл номдоо дуртай байх, гэртээ байх, даалгавраа хийх тий. Галтгоон гоё байвал гэрээ эзэгтэйхээ орой болгоно нөхөртөө гоё хоолыг идэх хичээл гэж бодно ш тий. Тэгээ бас эргээд тавилга хүнд өөрөө маш их аз жаргалыг өгдөг. Би харилцагчтай бас энийг зөвлөдөг байхгүй. Та ямар хувц өмсдөг? Эвхдэг хувц их үү, өлөгдөх хувц их үү? Эсвэл таны өөрөө та хувц эндүүдэх дуртай юу, эндүүдэх дургүй юу те? Тэр чухал байгаа байхгүй. Хэрэглээ чухал. Хэрэглээг сонсоод тэрэнд нь толгуурладаг. Бидний гол баримтлагдаг зарчим нь юу гэхээр дэлхийн тавилгын хөгжлийг Монголд гэдэг энэ алсын арга маш сайн баримталж явдаг. Харилцагчаа сонсох. Харилцагчаа сонсож иж тухайн хүний бид нар хүсэж байгаа зүйлийг гаргаж ирнэ гэдэг дээр нэгдэж чаддаг. Манай баг хамт олон бол маш чадварлаг, дээрээс нь сэтгэлтэй, бүтээлч. Тэгээ энэ хүмүүстээс ажиллаж хахад урам зоригтой байдаг. Энэ хүмүүсээс бас маш их зүйлийг суралцж яадаг, дагаад хөгжиж яадаг. Баг хамт олноороо бас айгүй бахархдаг. Хоёр янзаар ажилчдаа сонгож шалгуулж авдаг. За нэгд нь бол яг тухайн албан тушаал дээр сурж боловсрсон байх. Нөгөө төр нь сургаж аавна гэд явдаг. Өдрийн ажилчид бол анхнаасаас мужааны коллеж болоод сургалт хөгжлийн юмд яваагүй тодорхой байдаг. Тийм учраас бид техник технологийн дээд сургуулийн коллежтэй бас хамтарч ажилладаг. Ингэснээр болохоор шинээр орж байгаа үйлдвэр ажилтнуудтай коллежийн хөтөлбөрт хамрагдуулаад за мужааны ажил гэж өөрөө ямар ажил вэ гэдгийг танин мэдүүлээд албан ёсны сертификат аваад
мөн үйлдвэртэй ажиллаулаад явдаг байгаа. Тавилганд өөрөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа айгүй чухал. Юу гэхээр гэрт нь очисон тавилга нь өөрөө нөгөө стандарт шаардлага хангаагүй тавилга байвал одоо хүний гэмтэх асуудлууд байдаг. Хүүхдүүд жишээ нь нөгөө тоглоо дээрээс нь зүүгдээд нөгөө шкаф нь өөр дээр нь унж идэг. Энэ бол өөрөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа байхгүй. Тэгэхээр энэ жишээ нь наад захын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаан дээр бид нар чанарын шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг дээр яг мэргэжлийн байх хэрэгтэй гэдэг шаардлагуудыг тавиад авчдаг. Дэлхийн нийтээрээ байгаль эрхлэлхийгээ хайрлаа гэх эко болох тийшээ чиглээд байгаа. Тэр үүднээсээ минимал одоо хим маяг руу айгүй их шилжиж байгаа. Нөгөөтэйгээр юу вэ гэхээр та өөрийгөө айгүй сайн сонсоо. Бусад ямар байх танд нэг чухал жишээ. Та өөрийгөө айгүй сайн сонсоод таны өөрийн чинь өмнөх одоо тавилгын хэрэглээ ямар байсан, одоо танд ямар хэрэглээ чухал, асуудлууднаас юу байсан, тэр асуудлуудыг хэдүүлээ хасаад илүү хэрэглээч одоо ямар вэ? Тэр тал руугаа хэдүүлээ тавилга чинь маш сайн ажиллаад өгвөл та илүү их тав тухтай илүү их мэдрэмжийг одоо аавн ажлын бүтээмж чинь ч гэсэн өндөрсөн гэдгийг зөвлөдөг. Хүмүүсийн нэг төсөөл дээдэгтэй тий гэрийнх нь орчин нөхцөл нь 5 м квадрат байхад 50 м квадрат галтгой их юм шиг төсөөлөд орж ирэх тий. Тэрэн дээр нь бид нар боддоор буулгаж өгөөд за таны хүсэл ийм байгаа юм байна. Хүсэл дээрээ хэдүүлээ ажиллая. За тэгээ эргүүлээд бидний бодит орчин нөхцөл юм байна. Бодит орчин нөхцөл маань ийм метр квадрат шүү гэд төсөөллийн хар зураг өгөөд өнгө, скиз, дизайнуудаа гаргаад харилцагчтайгаа яриад эргүүлээ харилцагчээ одоо хүссэн яг тухайн орчин нөхцөлийг бий болгоход нь бол хамтарч ажилладаг. Эргээд энэ нь харилцагчийг өөртөө одоо бүтээмжийг өсгөх, өөртөө ихтэй байх зүйлүүдийг бий болгоод орж иж байдаг. Бизнесийн гэдэг чинь завгүй байх ийм нэрийн дор ажиллаж амьдард юм байна. Тэгээ энэ хугацаанд хоёул айл болох үр хүүхдүүдтэйгээ хамт байх, үр хүүхдүүдтэй илүү их цагийг өнгөрөөх, үр хүүхдүүдэд илүү их сонсох тал дээр бас ажилласан. Хүүхд жоохон байхад мэдээж одоо 2 хүүхдэд төрүүлээл шууд ажилд орж ирсэн. Эмнэлэг төрөхтөөч гэсэн ингээл ажиллаа игээл ажлынхаа дундор төрөх рүү явж ирсэн. Тэгээд энэ хугацаанд бас мэдээж ард талыг даах хүн гэдэг аюул чухал байдаг. Хүүхдүүдийн маань жоохон байхад тэгээ манай аав чир манай одоо хүүхдүүдийг өсгөж өндийлгэж битээрт маш их тусыг хүргэсэн. Мэдээж ээж аав маань байгаагүй бол битээр өнөөдөр ингээ 100 хөдөлмөрлөөд энэ бизнесээ хөгжүүлээд явахад бас айгүй хэцүү. Тэгээд аав ээжтэй бас энэ ташрамд маш их баярлалаа. Дандаа өдөр бүр бид нар ингээ бизнес эрхлэгч нар дээсэн дээр нөгөө дэвцэн гэдэг шиг л явдаг. Тэгэхээр нөгөө одоо ч гэсэн ингээд зөндөө асуудлууд байна, зөндөө бэрхшээлүүд байна. Тэр болгоныг зовлон гэдэг зовлон салахгүй. Тэгэхээр одоо асуудлыг баярлаж хүлээж авдаг гэсэн шүү. Намайг сургаж байгаа юм байна, хүмүүжүүлж байгаа юм байна. Ийм үе дээр ямар байхыг минь зааж байгаа юм байна гэд ингэхээр энэ үеийг би даван тулахын тулд юуг сурах ёстой, юу хөгжих ёстой. Бидний одоо сул тал нь юу? Тэр сул талаа бид нар яаж одоо хөгжүүлэх үү? Юун дээр анхаарах уу гэд бидэд маш их сурч хөгжих ёстой мэнийг ойлгоод асуудлыг сурч хөгжөө гэдэг өөрөө тавьчаад яваад байгаа шүү дээ. Манай Монголд тавилгын салбар маань үйлдвэрлэгч нар чимээгүй хөгжөөд байдаг. Гэтэл нэр хараа яамч алга баярч байхгүй. Тийм учраас энэний төлөө бас дуу хоолой болоод мөн ирээдүйд бас заламж халаагаа бэлтгэх юмсан гэдгээс одоо өөрийн гэсэн чин сэтгэлүүд байдаг. Заавал нөгөө эд баялгаараа хөгжих биш, үйлдвэрлэл илүү их хөгжөөсэй. Одоо тавилгыг ямар гоё вэ гэдгийг дүүнер маань ойлгоод ирээдүйд тавилгын салбарт маш их хэрэг бас одоо хүч төрөө орж ирээсэй гэдэг миний одоо хамгийн гол эрхэм зорилго байна. Хүн төгс бус төгс бусын гайх юм шиг гэж байдаг. Заавал төгс байх ёсгүй. Тэгээд хүн ер нь суралцах ёстой. Суралцсныхаа дагуу мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тийм учраас залуучуудтай одоо уулзаж бидний бас алдаа нь юу байна юун дээрээ илүү суралцах уу. За мөнгөшөөл амжилттай явж байгаа бизнес эрхлэгч нартай бас уулзах, сургалт хөгжлийн юмнуудад маш их хамрагддаг. За бидний яг зорж байгаа зүйл юу вэ гэхээр бид нар дэлхийн одоо тавилгын үзэсгэлэнд Монгол хүн Европ ханаа гарсан тавилгын чиг хандлагыг харуулсан бас нэг завгар дизайн хөдөлгөөний эрхчлэлийг мэдрүүлэх хэрэглээний түвшинг бас тодотгож өгөх ийм үзэсгэлэнд оролцсон гэж одоо харж байгаа. Мөн дэлхийн одоо томчууд бидрээс тавилга захиалж болохгүй гэж
зөвхөн хэдхэн жилийн давтамжтай биш хэдэн зуун жилийн түүхтэй энэ салбар маань илүү их хөгжөөд өргөжинд хилээд мөн түүхийн эд материалаа үйлдвэрлэлээсээ гээд одоо чин сэтгэлээсээ өсөж байгаа. Энийг бас өөрийн хэмжээнд ч гэсэн дуу хоолойгоо хүргэх юмсан гэж зорддог.